Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр босоо гарааны техник үзнэ. Хичээлд бэлтгэх зүйлс бие намрын хувцас бүүцтэй байг, дасгал хөдөлгөөн хийх тохиромжтой зай талбайг өөртөө бэлтгэх. Хөнгөн атлетикийн стандарт талбай нь 400 м ба 8 замтай байна. Дундын зайн гүйлтэнд 800 м, 1500 м, 3000 м-ийн зай орно. Дундын зай түүхтэй босоо гараанаас гарна. Босоо гараанаас гарахдаа гараандаа марш тохиогоор гарна. Дундын зайн гүйлтийн техникийг гараа, гарааны хөөд, зайн гүйлт, байраа гэж задлагдав. Гүйгчид 800 м түүхтэй зам замаараа гарч 105 м яваад 1-р зам руугаа орно. Харин 1500, 3000 м-ийн зайд гараанаас гараад шууд 1-р зам руугаа ордог байгаа. Гүйгчид хадаастай гутал буюу шипи өмсдөг ба холын зайд хөнгөн бүүсдэг гүн. Багшигаа дагаад бие алаалтын дасгалаа эзэхэй хүүхдүүдээ. Зөөлөнгөт. За, өвдөг өндөр. Зөөлөнгөт. Үлмээ тат. Зөөлөнгөт. Арга сав. Зөөлөнгөт. За, уршаа хөлийг ууршин тавиад 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4. Нөгөө талгаараа 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7 болно. За, дараагийн бясалгал 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7 болно. За, үндсэн хэсэгтээ шилжээ. Босоо гараанаас гарахын тулд гараандаа марш тохиогоор гардаг. Гараанд гарахын тулд гарааны шугамны ард аль хүчтэй хүлээ тавина. Арын үйлийг мөрний хэмжээний зайтай ард тавиад өвдгөр бага зэрэг нугалран, гарыг тоогоор нугалан, биеийн хөндийн төвийг хөл дээр шилжүүлэн урагш 5-аас 10 м харна. Гараандаа тохио. Марш тохиогоор түлхэлтийн үлээр хүчтэй саван урагшаага гар хөл хоёрыг солбиж гүнэ. За, эсрэг талдаа үзүүлээ. Айл нэг хүчтэй үлээ урдаа тавиад арын үйл мөрний хэмжээний зайтай өвдгөр бага зэрэг нугаларсан, тоогоор бага зэрэг нугалран, урагш бүхийн биеийн үндийн төвийг урд хөл дээр шилжүүлэн урагшаа 5-аас 10 м харж гүнэ. Гараандаа марш тохиогоор урагшаага гүн. Гарааны шугамны ард аль нэг хүчтэй үлээ тавин, арын үлийг мөрний хэмжээний зайтай тавин, хөлийг бага зэрэг нугалран, гарыг тоогоор нугалан, их бие урагшаага биеийн үндийн төв урд хөл дээр байрлсан, урагшаа 5-аас 10 м зайг харан гараанда команд. Марш командаар түлхэлтийн хөлийг маш хүчтэй дүлхэн урагшаага гүнэ. За, босоо гараанаас гарахын тулд төхүүлэг дасгалыг хийцгээе. Гарааны шугамны ард хөлөө тавин, хөлийг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Нөгөө хөл дээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Дараагийн дасгал биеийг уршаа хазаалган, хазаалтын дээд зэг төрөнгөт уршаага гар хөлийг зөрүүлж алхана. Гэрийн даалгаварт босоо гараанаас зөв гарт сурах, өөртөө болон хүнээр тохиогч босоо гараанаас гарна. Хичээл дуслаа баяртай хүүхдүүдээ дасгал хөдөлгөөнд тогтмол хийж дархлаагаа дэмжээрэй.